Тархинда AI chipтэй төгс салгарч энэ бас аим шиг нэ юу? За төсөөлөл үзээрэй заяа. Чиний тархин дотор чинь зөвхөн чамтай ярьж чаддаг. Чамайг хүсэх юм бол биеийг чинь удирдаад чиний хизээж хийж чадхааргүй зүйлсийг хийлгэж чадах тийм AI байвал яах вэ? Би бол одоогоор backflip хийж чадахгүй шүү дээ. Одоо ингэ сойлд эргэж чадахгүй шүү дээ, тий. Гэхдээ энэ AI миний тархин дотор байсан бол би backflip хийж чадан заяа. Энэхүү санаа бол ерөөсөө л яг өнөөдрийн маань онцолж байгаа нариулагч Lee Vanell-ийн үндсэн концепт нэгэд хэлж байна. That's crazy. Lee Vanell-ийг бол манайхан маш сайн мэдж байгаа шүү дээ, бидний арт хөрөө цувралын маань эхний 3 ангийн зохиолыг бичснээс гадна 1-р анги дээр өөрөө бүр нэг гол дүртэн тоглолдсон шүү дээ. Админ дүр тоглодог байхгүй юу? Тэрнээс гадна миний өмнө бичлэг хийжсэн Dead Silence-ийн зохиолыг бичээд ч зогсолгүй бас л айгүй алдартай Insidious цувралын их хэнгүүдийн зохиолыг биччихсэн. За мөн асар чанартай The Invisible миний найруулагчаар ажиллаж ирсэн гээд Манусын асар хайртай айгүй олон аим шиг кинонуудыг дэлхийд мэдлүүлж ирсэн тэм уран бүтээлж байгаа. Өнөөдрийн онцолж байгаа Upgrade кинон бол мэдээж Lee Vanell-ээс гарч байгаа болохоор аим шиг гэж хэлж болох үз цөөн тооны элементтэй ч гэсэн ерөнхийдөө бол ёстой яг л үнэн галзуу зохиолтой, үнэн галзуу акшн сценүүдтэй хором секунд ч уйдахааргүй шинжлэх ухааны зөгнөлт акшн кино байгаа. Миний хувьд ерөөсөө сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гарсан хамгийн underrated буюу дутуу үнэлэгддэг хангалттай мэдээж masterpiece гэдгийг нь таньдаггүй кино байгаа. За тийм байна. Тэгээд эцэст нь нэг юм хайрт апгрейдэрэ бичлэг хийж байгаа. Айгуу баяртай байна. Ерөөсөө бүдүүний газ бүжгэл let's go. Бэтэн бэчний тэр дур булам төрх хавцан чин мас орн галзуургаад ганц хуруу номер чин нугар чин нуруу чин төгс эй бад бич зурх чин төгс чамд хэл хүүхс мөр тэр кино маань 2046 онд хүмүүс ерөөсөө өөрсдөө машина жолоодгоо болоод 2046 чорхон жилийн дараа юм уу те? Автомат машин сууж явдаг болсон цаг үед яг эннийх нь эсрэг байр суурьтай байж механик машина янзлах хоббитой Грей гэж киноныхоо гол дүрээрээ хэлж байгаа. Манай хүний эхнэр буюу Аша гэж эмэгтэй эсрэгээрээ бүр AI технологийн компанид ажилладаг, технологиос бүрэн хамааралтай эмэгтэй байдгийн байна лээ. Хэдий ингэж Грейн шин технологид дургу үзэл баримтлал нь Ашатай зөрүүлддэг ч гэсэндээ манай хоёр бол үнэхээр л голоороо зүү байтугай хором сомж багтаахааргүй биендээ чин сэтгэлээсээ хайртай аз жаргалтай хосууд нэг л өдөр манай хоёр хамтдаа Грейн янзалсан машиныг худалдаж авах гэж байгаа баян шинжлэх ухаанч дээр очиход киноны маань Inciting Incident-тэнд болноо. Тэр шинжлэх ухаанч нь маш залуугаараа амар амжилттай болцсон Wesel Computers гэж технологийн компани CEO буюу хамаг бүдүүн дарга болох Aaron гэдэг залуу байгаа. Aaron шууд манай хоёрт нэг саяхан дуусгасан STEM нэртэй төслөө үзүүлэх бөгөөд тэр нь ерөнхийдөө бол ийм жижигхэн чип хэрнээ Aaron-ы тайлбарлаж байгаагаар бол бүхнийг хийх чадвартай хүний тархийг хэд дахин нугуулчихсан үр бүтээмжтэй төгс тархи юм байна лээ. Гэсэн ч Грей угаасаа энийг нэг сонирхохгүй штэ. Наадах чинь тэгээд хүмүүс шиг хүүхэд төрүүлж чадах юм уу? Наадах чинь гоё уран зураг зурж чадах уу? Энтэр гэж сөргөөцөлдөнгүүтээ машина зарчгаал шууд гардгийн харих замдаа манай хоёр машиндаа ялуур заа сайхан явж исэн чинь гинэт л өнөх Аашагийн жолоочгүй автомат машин нь замаа өөрчлөөд шаал танихгүй газраар яваад идэг. Чиглэлээ өөрчилж гэж хэлж үзлээ, зогсч гэж хэлж үзлээ. Даанч ингээд алдаа заагаад ерөөсөө командыг нь сонсохгүй байгаад байдгийг. Hacker man. There has been an accident. Have been contacted. Ингэж осолцсныхан дараа араас нь нэг машин үрж ирэнгүүтээ дотроос нь 4 хүн бууж ирээд манай хоёрыг гаргаж зогсоосноо. Эхлээд Аашааг буудаж халаад дараа нь Грейг ч мөн адил буудчихдаг. Хамгийн амир нь Грейг нухсанд нь буудсан юм шиг байна лээ. Тэгээд сэрв ирнэ бие хөдөлгөж чадахгүй хайртай хүн нь нүдэн дээр нь цус алдаж үхэж хахад юу ч хийж чадлагүй байсаар байгаад тэгээд тийм Аашаанаас урж байгаа. Хэдий Грей ингэж амьд үлдэж чадж байгаа ч гэсэн толгоноос өөр юу ч хөдөлгөж чадахгүй хэвтрийн хүн болоод ядчийтл нь бас тийм амар травматикаар эхнэрээ алдчихаар ямар л ойлог байх вэ? Бос чаддагсан бол яаж иж байгаад өнөөх Аашааг алж өөрийг нь ийм болгосон новшиг олоод өшөөгөө аммаар байгаа ч гэсэн ээжээрээ бие угаалгаж ээжээрээ сахлаа усуулахаас өөр юу ч хийх чадваргүй л болоод дуусчихж байгаа. Ядчийтл тэр хэрэг дээр нь ажиллаж байгаа мөрдөгч буюу Кортес гэдэг эмэгтэй ёстой хурдталд орчхоод алуурчдыг олж чадахгүй л байгаа байхгүй юу? Уг нь бол дажгүй лааштай эмэгтэй
байлээ л дээ. Тэгтээ одоо чадхаараа туслах гээд байгаа ч гэсэндээ Грей бол хүлээцтэй байхасаа өнгөрсөн штэ. Тэгж их шүтэж дээдлээд бүхэл юмаа даатгаад хийлгээд байдаг технологийн дэвшил чинь нэг муу золбоо алуурчдаг болоход хангалтгүй байгаад байгаа мó гөлгнүүдээ энэ төр гээл те. Сүүлдээ бүр үнэхээр буюу нэгэн өрөө Грей те гэрийнхээ им тарьдаг машинаар өчнөөн олон удаа им тариулаад амиа орлох гэж оролдсон ч харамсалтай нь гэрийнх нь AI нь үхэхээс өмнө эмнэлэг дуудаад өгөөд явуулсан байдаг. За тэгээд эмнэлэг дээр нэг сонир хүн ирсэн байдаг нь өнөөх Wessel Computers-ийн захирал Эрн яг яах гэж яваа угаасаа ойлгомжтой штэ. STEM гээд тэр чипээ Grade суулгахыг санал болгож байгаа. Угаасаа л тэр төхөөрөмжөө хуулийн дагуу хүн дээр туршилтанд оруулъя гэвэл өчнөө шат дамжлага даваад бараг худрах нь тодорхой болохоор хоёр талдаа ашигтайгаар буюу Grade буцаад алхах боломжийг нөгөөд хариуд нь зүгээр Grey-г энэ тухай хүнд ч хэлэхгүй байхад л болно гэж байгаа санал байхгүй юу. Даанч Grey амьдралаа шинээр эхлүүлэх талаар биш, амьдралаа дуусгах талаар л бодож байгаа болохоор зөвшөөрдгүй юм л да. Гэхдээ Эрний хэлсэн нэг үг буюу Аша хэрвээ энд байсан бол юу хүсэх байсан болоо? Чамайг аз жаргалтай байгаасаа л гэж хүсэх байсан бах гэдэг үг нь зүрхэнд нь сэлж авч орсноор Grey зөвшөөрж байгаа маа. Эрн анханасаа ерөөсөө STEM-ийг ийм хөгжлийн бэрхшээлтэй хүн дээр туршнаа гэж төлөвлөөгүй байсан болохоор одоо ингээд Grey дээр хийхээр болчихж байгаа нь STEM-ийн хүчин чадлыг бүрэн төгсөөр нь ашиглаж шалгаж болох айгүй том хэмжээний сорил болчихж байгаа юм байна лээ л дээ өөрт нь. Тэрэндээ ч гэсэн Эрн айгүй догдолтой байгаа юм байна лээ. Results so soon. За тэгээд яг энэ STEM яаж ажилдгийг нь ерөнхий тайлбарлахгүй бол болохгүй. Ингээд манай Grey зүгээр робот болчихж байгаа гэсэн үг биш байхгүй юу? Grey тархинасаа дохио өгөнгүүд STEM тэрийг нь бие рүү дамжуулж өгөх замаар биеийг нь хөдлөж байгаа л гэсэн үг. Тэгэхээр technically бол STEM Grey-ийг удирдах байгаа биш, Grey STEM-ийг удирдах байгаа гэсэн үг шүү дээ. Тэрнээс гадна Ernie Grey хэлээгүй нэг function байдаг нь STEM Grey-тэй ярьж чаддаг юм байна лээ. May I point something out? Эхэндээ Grey хийм сонсоод байна гэж удсан ч гэсэн хийм биш л дээ. Өөрөөс нь өөр хүнд ч сонсогдлгүйгээр STEM манай үний чихэн дээр нь яриад байгаа байхгүй юу. Гэтэ мэдээж тархин дотор яриад байгаа янз бүрийн юм яриад олон толоо юм хуцаа залхаагаад байна гэсэн үг бол биш. Яг нөгөө iPhone-ы сэрэл шиг гэх юм уу да шууд хүссэн юм аа. Хэрэг гарсан үед STEM гэж хагаад юм хум асууж хийлгэж болох юм байна лээ. Grey ингэж болдгийг нь мэдсэн даруйдаа шууд л өнөөх Аашаг алсан нөхдүүдийн хяналтын камерын бичлэгийг нэг сайхантай сканд болсон чинь алуурчдын нэгнийх нь гарн дээрээс камерт яг бүрэн харагдalgүйгээр бүрэлдсэн шивээсийг нь STEM өөрөө шууд технологиороо уншиж гаргацтай болгосноо төр хугацаанд Grey-ийн гарыг нь удирдах зөвшөөрөл аваад цаасан дээр гараар нь зураад өгчдөг. Цагдаа нарын ашиглаж байгаа технологи хүртэл хийж чадаагүй зүйлийг STEM ингэж хийж ийна гэхээр STEM бол бүр яалчгүй next level shit байгаа шүү дээ. Ямар ч тач тэр шивээс нэг тийм цэргүүдийн шивүүлдэг шивээс байсан юм байлээ л дээ. Тэгээд шивээсний эзний нэр, овог, аль салаанд алба хаасан гэх мэдчлэн бүр бүх мэдээллүүд нь гараад ирэхээс гадна одоо оршин суугаад гэрийн аягийг нь хүртэл STEM гаргаад ирдгэн галзоо. Grey үгэн шууд л мөрдөгч кортез руу залгаж энэ мэдээлэлээ өгөх гэжсэн ч угаасаа тэгж болохгүй штэ. STEM-ийн тухай хүнд чилж болохгүй гэдэг Эрентэй тохиролцоод гэрээ ийдсэн болохоор нотлох баримтаа яаж олсон гэдгээ баталж чадхааргүй болчихж байгаа. Тэгээд тийм болохоор маргааш нь өнөөх нөхрийгөө эзгүй Эрен гэрт нь явж ороод хэрэгтэй холбоотой нотлох баримт олох гэж үзсэн ч даанчтай одоо хамуудаараа нийлж Old Bones гэж пабд суудаг гэдгээс өөр ямар ч хэрэгтэй мэдээлэл олж авч чаддаггүй. За тэгээ ингээд зодуулсан байж исэн чинь генетл STEM хэрвээ надад төр хугацаанд бүтэн биеийг чи удирдах зөвшөөрөл өгөх юм бол би наадахыг чинь зодоод өгьё гэж яадаг. Grey угаасаа зөвшөөрлийг нь өгнө штэ. Hall. Relax. Relax just. Man, stay down, please. See.
Галзуу. Эрен дээр очиж уулзахад Эрен угаасаа ийм юм хийснийг нь мэдсэн амар ууралж байгаа штэ. Одоогоор дэлхий дээр ердөө ганцхан байгаа энэ агуу бүтээлийг нь биедээ ичгээд цагдаа нарт баригдаж болох эрсдэлтэй юм хийгээд байгаа ингээд те. Угаасаа бас Эрен Стэмиг хаанч явж исэн одоо байршлыг нь хянаад байж байгаа болж таарж байгаа. Тэгээд дахиж ийм юм хийх юм бол Стэмиг унтраах хүчин ч надад байгаа шүү. Чиний биеийг удирдах чадах AI байгаа. Гэхдээ тэрийг удирдах чадах өөр хүн байгаа. Хатуу сануулад явуулдаг. Яг энэ үеэр мөрдөгч Кортес Грейн алсан залуугийн хэргийн дагуу хяналтын камер шалгаж явжгаад яг хэрэг болдог өдөр хэрэг болдог газартай айгүй ойрхон Грейг ингээд тэрэгцэртэйгээ явж байгааг болоод харчилгүй яхав. Машиныг нь худалдаж авахар сонирхож байна гэх нэрийдлэр Грейтэй очиж уулзахдаа сэжгэлж яах гэдгээ мэдэгдүүлэлгүйгээр янз бүрийн юм асуугаад өвнгаах гэж үзсэн ч Стэм угаасаа Грейдтэй наад эмэгтэй чинь сэжиг авцсан байх шүү. Сэжиг төрүүлэлгүй эвтэйхэн юм ярихад чинь би туслаад заагаад өгөө. Ингэж хэл одоо ингэж хэл гэж одоо хэлэх үгсийг нь заасаар байгаад хурь аваад гарчилгүй яхав. Тэгснэ Кортесийг явсны дараа Стэм хоёулаа ямарч байсан бусад алуурчтайг олохын тулд тэр Old Bones гэж паб руу очсон нь дээр гэж ахаас гадна Грей хэрвээ намайг ингэж явж байгааг Эрен мэдчихгүй л чамайг унтраана гэ үздэй гэхэд зүгээрээ надад төлөвлөгөө байгаа л гэж. Old Bones нь угаасаа нэлийн бүтэхгүй нөхдүүдийн ордог underground маягийн паб юм байл л дээ. Тэгээд Грей тэрэгцэртэйгээ явж орсноо. Шууд л нөгөө алсан нөхрийнхөө нэрийг нь хэлээд Серк гэж нөхөр миний эхнэрийг алсан дөрөв навшийн нэг нэ. Өчигдөр би Серкийг алсан. Серкийг таньж мэддэг хулгайч энд байх юм болвол яг одоо гараад ир гэхэд нэг нэлээд харизмтай нөхөр гарч ирсэн ээ. Угаасаа тэрэгцэртэй хүн байхаар тэ үл тоомсорлж байгаа штэ. Сүүлдээ бүр Грейийг алах гээд 0 руу дагуулад ордгийн. Грей одоохондоо энэ нөхрийг яг тэр алуурчдын нэг гэдгийг мэдэхгүй байгаа болохоор хөгжлийн бэрхшээлтэй юм шиг жүжиж жагаад яг тэ нөгөө дөрвийн нэг гэдгийг нь баттай болгосныхоо дараа Стэмд удирдлагаа өгдөг. Энэ хүчтэй та бүхэн дөрөвд туссан Keydrop байлаа. Keydrop төр үнэгүй харьцаг 24 цаг тутам нээж болно. CDS код ашиглаад 70,000 гифт таныг хүлээж байна. Тэгээд CDS код ашиглаад 20% бонус 50 цент бэлгийн даваарай. Унаас скинээ өөрсдөө мэдээж сайжруулаад авах бодож байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Хай шэстэ. Нэр чинь хинбэ гэж асуухаас гадна нөгөө хэдийгээ зааж өг хэмээхэд угаасаа хэлэх шинжгүй байсан болохоор хутгаар нүрийг нь юучгүй сээжиж тамалсны эцэст нэг юмтэй нөгөөх нь хэн нэгэн тийм зүйл хэлэх гэж тэр хэдийг хөлсөлсөн тухай хэлэхээс гадна Фиск гэж нэр хэлчихэд үхээд өгдөг. Фиск гэдэг нь одоо нөгөө захиалсан хүнийх нь нэр бол биш. Өнөөх яг өөрийнхөө гараар аашаа галаад Грейг буудсан энэ дөрвийнхөө толгойлогч нэг баачка байсан штэ. Тэрний нэр юм байна лээ. Тэрнээс гадна нэг том асуудал Грейд нүүрлж идэг. Эрен манай үний юу хийж байгааг нь мэдчихээд Стэмиг унтраах гэж оролдоод хэлсэн байдаг. Стэм ойр хавийг скандангуудаа Эрний энэ орлогыг нь зогсоож чадах нэг буруу гарын хакерын гэрээ аягийг олдсон юм байна лээ. Грей Стэмиг унтраахаас өмнө бошхон шиг л тэр хакертай уулзгаар гараад юм. Гэтэ ер нь бол тийм л дээ. Чи AI байгаад үнэхээр өөрийн гэсэн оюун бодолтой маш ухаалаг AI байх юм бол чамайг унтраах гэж ордож байгаа хүнийг аюул гэж үзэх байхгүй юу? Ер нь бол тий AI-ийн хамгийн амар юм чи тэр штэ. Үнэхээр өөрийн гэсэн аюултай яад чи юу гэдэг. Хүний бие одоо охирол учруулж чадахгүй бодохгүй гэдэг ингээд кодыг бичээд тий чи ингээд AI-ийг аюулгүйгээр хийлээ гэж бодоход гэхдээ AI нь өөрөө өөрийгөө хамгаална штэ. Өөрөө сэтгэн бодох чадвартай ийм л оюун ухаан юм бол өөрийг нь алгаж байгаа хүнийг өөрөө ална штэ. Ямар ч амтны инстинкт үстэй тэр чинь. Замдаа Стэмийн хэлснээр хакерт өгөх кодоо гар дээрээ бичиж авангаа явсаар л байлаа. Сүүлдээ бүр Стэм 80% хэмжээнд ажиллагаагүй болоход арай гэж нэг юм хакер дээрээ очиж чаддаг. Яг энэ үеэр өнөөх Фиск гэж нөхөр маань үлдсэн нэг гишүүнтэйгээ саяны алуусан гишүүн дээрээ ирж байхаас гадна цогцсных нь үднээс мэдээлэл авахдаа Грейг Стэмтэй нөгөө хакер дээрээ очих тухайгаа ярьж байгааг олоод үзчихээс гадна хамгийн гол нь Грейн одоо байгаа газрыг нь буюу хакерын байршлыг мэдээд авчиж шууд араас нь гарч идэг. Хэдий тэр хакер нь Эрний орлогыг зогсоож чадсан ч гэсэн ямар ч мэдрэмж байхгүй шүү дээ. Үгүй. Мэдрэмжтэй биш байхгүй юу? Survival таахгүй. Амьд үлдэхгүй үгүй юу? Тэ чамайг ингээд ажиллагаагүй болноо. Тэ чи ингээд хамгийн анхны шатных нь юм бохгүй юу? Чиний тогийг таслана гişэвэл тэгээд тэр AI бол тог үлдээх юм хийх байхгүй юу? Стэм буцаж асах гэж бас жоохон цаг орхол юм байлээ л дээ. Ячид л Фиск бүр мэдрэмжгүй юм чи survival хүсэхгүй юм биш үү? Яагаад? Бон. Чат. Holy shit chat.
юугүй орж ирэх гээд хакер маань те би хий гэснийг чинь хийч эхлэе гэснээр зүхтаагаад явцдаг. It's good to be back. Stop, Gray. What the fuck was that? За тэгээ ингэж аашаа галсан дөрөв нөхрийн ахлагч толгойлогч нь л ганцаараа үлдээд үлдсэн гурвыг нь манай Грей ингээд системтэй хамтраа сайхан алчж байгаа. Грей гэртээ харахад манай үний ээж нь ирдсэн байсан бэлээ. Тэгээ хүүгээ босцсон явж байгааг нь хараад шоконд орж байгаа. Грей угаасаа л ээжтэй энэ тухай хүнд чилж болохгүй шүү гэж сануулах нь ойлгомжтой. Оройн мөрдөгч кортез ирчгээд дахиад лөө унгаачих гээд янз бүрийн асуудагч систем байгаа цагт Грейтэй одоо гიშгэл алдахгүй штэ. Цэвэрхэн байж байгаад гаргадаг. За тэр ч яг уу заяа. Нэг том юм өөрчлөгдсөн түрүү нөгөө хакер Эрний орлогыг зогсоох явцад давхар бас системийн эрх мэдэл нь гинжнээсээ суллагдсан байдаг буюу хэрвээ систем хүсэх юм бол Грейээс зөвшөөрөл авалгүйгээр яг ингээд шууд ингээд бүрэн удирдах эрх мэдэлтэй болцсон гэсэн үг байхгүй юу? Улмаар шууд систем би чамайг ойлгож байна. Чи бол логик биш сэтгэл хөдлөлтөө захирагддаг алдаатай амьд биетэй. Энэ байдлаараа эморч хэвдэх гэж байгаа бол физик биднийг олоод аална. Би тэрийг зөвшөөрөхгүй. Тиймээс хоёулаа физикийг өөрсдөө олж төрүүлж алах хэрэгтэй гэд биеийг нь удирдаад гарнаа. Мөрдөгч кортез яваагүй гэрийнх нь гадаа машинтээ сууж исэн бэлээ. Яг ингээд гарч байгааг нь харчингуудаа шууд араас нь дагаад явах нь ойлгомжтой. Мэдээж тэгээд дахиад хэлээ. Систем байгаа цагт Грей баригдахгүй штэ. Зам дээр өчнөө л муур болгоно болж тоглосны эцэст систем нэг машины удирдлагын системийг нь хакердаад That's crazy. You need to start talking and tell me what's really going on. Энэ үеэр Грей айл хизээний физикийг олоод ирдсэн байлгүй яах вэ? Хин чамд миний эхнэрийг алга даалгавар өгсөн гэд асуухад даалгавар эхнэр чинь байгаагүй штэ. Гол байн чи вэсэ. Тэгээ яга намайг алаагүй юм. Чамайг алах биш, чамайг бие удирдах чадваргүй болгох л даалгавартай байсан. Би чамайг буугаар Системийн өгсөн даалгавар. Биег чинь тийм болгох эмнэлгийн төхөөрөмжөөр л бодсон. Даалгавар чинь бий байсан юм бол яах гэж эхнэрийг минь алсан. Эхнэр чинь зүгээр л бонус байсан гэх юм уу? За тэгээд ингэж физикийг алчхаад захиалагчийг нь хэн болохыг мэдхийн тулд чихвчин удасныхаа сүүлчийн дуудлагыг шалгасан чинь Эрн физик рүү залгаснаа чи Грейг алахгүй бол Грей хоёуланг нь алах магадлалтай байна шүү гэд хэлсэн байдаг. Тэгэхээр тэр захиалагч нь Эрн байсан болж таарч байгаа. Эрен өөрөө систем гэсэн үг үү? Эрен биш, Айрон юм уу? You killed my wife. Цагтээ мөрдөгч кортез угаасаа Грейг эрхийг хүлээж исэн юм байна лээ. Уг нь бол бууг нь хаяулаад газар эвдүүлж чадсан ч хитрхи ойрцсноосоо болоод баригдах нь ойлгомжтой. Грей өөрийнхөө биеийг удирдах чадахгүй байгаа штэ. Тэгээд заавал кортезыг алах хэрэг байхгүй штэ гэд системтэй тэмцэх гэж үздэгээс гадна сүүлдээ бүр алах гэжсэн хутгийг нь гарандаа зоогоод кортезэд цахилгаан борохоогоо ашигла гэж хэлж ийж нэг юм төр хөдөлгөөнгүй болдог. Тэрнээс гадна удалгүй Эрн нэг амар юм хэлдэг нь Эрн энэ бүх хил хугацаанд өөрийнхөө тархиар биш өөр нэг хүнээр зааварчлуулан энэ бүхнийг хийсэн бөгөөд тушаал өгсөн хүн нь мэдээж систем болж таарж байгаа.
Стэм анханасаа амьд биедтэй болохыг зорж исэн бөгөөд тэр орох биеэрээ Грейг сонгочхоод эхнэрийг нь алуулж өөрийг нь хөгжлийн бэрхшээлтэй болгоход за тэгээд Грейд яг юу хийх яахыг нь зааварчлаад сүүлдээ Эрнийг өөрийг нь унтраах боломжийг нь бас нэг мөсөн үгүй. It's AI versus AI man. Нэг ч устгаж ганцаархнаа бүх эрх мэдлийн эзэн болох төлөвлөгөөтэй л байсан гэсэн үг штэ. Яагаад Грейг сонгосон бэ гэхээр мэдээж Грей нэлээд хуучинсаг хүн болохоор бусад хүмүүс шиг биедээ ямар нэгэн технологийн нэмэлт багаж энэ төр огт хүргээгүй ёстой яг л байглаараа бие махбодтой байсан болохоор за бас Стэм яагаад Эрнээс уруух болсон бэ гэхээр Эрн угаасаа дахиад нэг Стэмийг бүтээх чадвартай учраас мөн дээрээс нь Стэмийн оюун ухааны потенциалтай хамгийн ойртож чадах хэмжээний ухаантай хүн болохоор ямар ч л байсан энэ бүх хугацаанд Грей эхнэрийнхээ алуурчныг хайгаад яваад байна гэж бодож ирсэн ч эхнэрийг нь алсан хүн яг өөртөө нь хамт өөрт нь туслах нэрийдлэр өөрийнхөө зорилгыг биелүүлээд явж байсан болж таарч байгаа байхгүй юу? No! Гэнэтл харанхуй болоод сэрэхэд Грей эмнэлгийн орон дээр хэвтэж байгаас гаднаас аашаа ороод ирдэг. Хэдий бодит мэдрэгдэж байгаа ч гэсэн энэ бол бодит ертөнц биш. Стэм одоо Грейн зөвхөн биеийг нь биш, оюун санаа, тархийг нь ч гэсэн бүрэн эзэмшилтэй авчхангуудаа Грейн тархийг ингэж хуурамч төсөөллийн ертөнцид нь амьдруулад өөрөө бүрэн иргэшээлтэй авч байгаа л гэсэн үг. A fake world is a lot less painful than a real one. Мөхийн цэгийн юмд орсон. За тэгээ кино маань ингэж одоо эсрэг талын дүрэн ялснаар аз жаргалгүй ч гэх юм уу аз жаргалт за яг нөгөө нэг те тархин дотор аз жаргалтай газар үлдэж байгаа гэдгээр аз жаргалтай гэж бодож болох ч гэсэндээ яг үндсэндээ бол аз жаргалгүй төгсгөлөөр дуусж байгаа юм аа. Сайхан цагаан сар болох гэж штэ те тэгээд сайхан шилцгээгээрээ сайхан баярлаарай сайхан таргалцгаагаараа тэгээд өнөөдөр маань бичлэг энэ дөрөв өндөрлж гин хэдүүлээ дараачихаа бичлэгээр тунгуудахгүй уулзах болохоор төвчээртэй сайхан үлээж байгаарай. W George. Таштай шүү за. Ингээд заагаарай тий. Би бол George тань. Ол нойл кино. Тэгээ ийм кино тэгээ яриулцдаг шарамсалтай л яг гэсэн.